Сайн байцгаана уу? Хот өндөр сугаас та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Химийн элементүүдийг хэрхэн нээсэн бэ нэвтрүүлэг та бүхэнд түргэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өв соёл уламжлалаа дээдлэгч оюу толгой болон Монголдо шинжилэгдлээ Skytel компани ивэнтдээ ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV Одмондөр радио 107 83.3 гэсэн хост долгионоор та бүхэндээ хүрч байна. За өнөөдөр бид галаар ус бүтээсэн гэдэг сонирхолтой сэдвээр ярилцах гэж байна. Яг одоо Хятад улсын Ланжав хотоос физикч бэлгүүнтэйгээ холбогдоод байна. Өдрийн минь төргий, сайн уу бэлгүүнэ? Өдрийн минь сайн байцгаана уу. Энд ч дөнгөж нэг 10 сарын эхний 7 хоногийн амралт усаа буцаад ажил эхэлсэн байдалтай л. Ойрдоо баахан бороо ороод тэгээ нэг бороо оронгот бодохгүй өнөөдрийн сэдвийг яагаад галаар хэрхэн ус бүтээсэн бэ те? Гал яаж ус болсон бэ гэж өгсөн бэ гэхээр өнөөдөр өнөөдрийн манай ярианы гол дүр нь ус төрөгч гэдэг элемент байна. За тэгэнгүүт эн чинь юу болсон бэ гэхээр ингэсэн байна. Дээр үед 1766 онд юм байна л да. 1766 онд Алдарт Хенри Кавендиш гээд физикч, химч, Английн эрдэмтэн энэ хүн маань ямар туршилт хийсэн бэ гэхээр цайр, зинк, эсвэл төмрийг сульфурик асид хүчилтэй уруулд оруулж үтсэн байгаа байхгүй юу? Тэгээ ингээ хүчилтэй оруулаад үтсэн чинь тэнцэнээс нэг юм өөр төрлийн хий ялгараад гэтээ тэр хийг нь бид нар айгуу сайн мэддэг байсан зөө өмнө нь. Гэтээ ямар нэг юм нэр мэр өгж байгаагүй ямар ч зэн гэтээ нэг юм маш өндөр юм шатамхай хий иймэрхүү нөхцөд ялгардаг гэдгийг бид нар мэддэг. Гэтээ Кавендиш юугаараа онцгой туршилт хийсэн бэ гэхээр цайр тэгээ зис гэсэн энэ элементүүдийг ялгаж авч байгаад хийсэн байна. Зэсгнэ цайр төмөр гэсэн элементүүдийг өмнө нь бол хүмүүс арай өөрөөр хийдэг байсан. Ийм амар шатамхай одоо нэг агаар те шатамхай хий тухайн урвлаас нь ялгараад үлдсэн. Тэнгүүт нөгөө шатамхай хийгээ шатаач л та хоёлаа те зүгээр юучгүй болтлон шатаачж байгаа байхгүй. Тэгээ юучгүй болтлон шатаацсан чинь тэнцэнээс нь ус гараад ирсэн байна. Тэнгүүт аягүй сонир санагдаж те ямар нэгэн юмыг шатаасан чинь тэнцээ ус үлдэж байна гэдэг. За энэ нь өөрөө Кавендиш шинчээс юу таамагласан бэ гэхээр ямар ч байсан ус бол өөрөө химийн элемент биш юм байна те. Нэгсэндээ ус гэдэг юм дангаараа элемент байдаг юм байна. Ус бол одоо цайр шиг ч юм уу, төмөр шиг ч юм уу, алт шиг ч юм уу юм тусдаа химийн ганцаархнаа юм химийн элементийг бүтээдэг нөхөр биш юм байна. Ямар нэгэн байдлаар ус бол дотроо одоо бүтцтэй юм байна гэдгийг таамаглаж байгаа байхгүй. Ягаад тэгэхээр тэр чинь би нөгөө юм шатамхай хий маань гараад ирсэн байгаа тэрийг шатааж байгаа шүү дээ. Тэрийг би шатааж байгаа гэдэг чинь хүчил төрөгчтэй уралд оруулчих чинь гэсэн үг байхгүй. Химийн яриагаар бол тий. Тэгэхээр хүчил төрөгч тэгээд тухайн хий юунаас бүтдэг нь хамаагүй нэг юмнаас бүтдэг байх нь шүү дээ. Тэгээд хүчил төрөгч энэ хоёр хоорондоо уралд оронгууд энэ чинь ус бий болчихж байгаа байхгүй. Тэгэнгүүт ерөөс ус гэдэг чинь хоёр юмыг ч юм уу хид юмыг ингэж хооронд нийлүүлж бүтээдэг одоо химийн нэгдэл юм байна гэдэг хамгийн анх таамагласан байгаа. Гэхдээ энэ үед энэ нээлт нөөрэ яагаад юм чухал юм бэ гэхээр Кавендишээс өмнө баг Кавендишийг хүртэл хүмүүс баг 2000-3000 жил шахам ус бол химийн элемент гэж боддог гэсэн байхгүй. Хим ус бол өөрөө юм дангаараа элемент гэдэг тий. Одоо нөгөө дээр юм Платогийн дүрс ч юм уу эсвэл нөгөө ертөнцийг бүтээхэд 4 мах бод хэрэгтэй 5 сүүл рүүгээ 5 мах болоо явцдаг. Тийм янз янзын философийн онол арай ч онол гэж бол нээлж болохгүй тий. Үзлүүд байдаг шүү дээ. За тэргээр юу гэдэг вэ гэхээр ингээл байгаль бол юм 4 үндсэн элементтэй ус, гал, шороо, агаар гэл тий. За тэгээ энэ дөрвийгээ сайхан хооронд нь легогоор тоглож байгаа юм шиг ингээд өрөөдөх юм бол өнөөдрийн энэ ертөнцийн бидний харж байгаа энэ бүх зүйлийг бий болгоно гэдэг ч юм. Иймэрхүү онолууд гэсэн. За нөгөө Платогийн 5 дүрс гэдэг байгаа шүү дээ. Хэвээ атом гэдэг зүйл байх юм бол тэр нэг юм ямар нэгэн геометрийн 5 бүтцтэй. За тэдгээр нь ингээд ямар шин чанартаагаас шалтгаалаад байгаль дээрх нөгөө үндсэн 4 мах бодыг бүтээж ийн гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйлүүдийг ярьдаг байсан. Кавендишийн нээлт маань ерөөсө галыг одоо нэг айгүй шатамхай хийгээ шатаагаад ус тэнцээ үлдчихэж чинь гэдэг чинь ерөөсөө усыг би ямар нэгэн байдлаар хоёр өөр элементээс гаргаж авч болдгийм байна гэдгийг баталсан байхгүй. Өмнө нь байсан бүх тэр одоо бүх зүйл галнаас ч юм уу уснаас ч юм уу эдгээрийн комбинацаас тогтно гэдэг ч юм. Тэдгээр онолуудыг байхгүй болгосон гэсэн. За тэгээ нөгөө Кавендиш маань нөгөө хийгээ илүү наривчл судалж эхэлвэ тий. Энд чи их сонирн байгаа байхгүй. Нэг хийг би шатаасан чи ус гарч ирээд байгаа байхгүй тэнцээ тий. Хоорондоо шал хоёр эсрэг юм ингээд нэг нөгөөгөө төрүүлээд байгаа байхгүй. За тэгээд тэр бүр нөгөө металл шатаахаар ихээр бүр сонирн байгаа байхгүй. Тий. Тэгэнгүүт нь яасан гэхээр
эхлээд мэдээж хамгийн амархан юм бол үнэрлж үтсэн байгаа юм. Тэ ерөөсөө үнэрлэж амталж үтсэн байна. За тэгэх юм бол ямар нэгэн үнэр амтах уу, нөгөөх нь ямар ч үнэр амтах уу. За бид нар хэрвээ санаж байгаа бол газ бол уул нь бол ямар нэгэн үнэр амтах уу хий. Одоо нөгөө бидний хүнсний газ те хэрэглээнд хэрэгэлдэг, машинд хэрэгэлдэг, галтгоондоо хэрэгэлдэг энэ газууд бол ямар нэгэн үнэр амтах уу. Гэхдээ яагаад ингээ газ жоох удаан асаагаад орчихоор үнэртдэг штэ те. Тэр яагаад тэгдэг вэ гэхээр үнэр амтах учраас зориуд үнэр өнгө оруулж өгдөг байхгүй тэр газ нь гаднаас нь. Тэгэхгүй бол нөгөө хүн чинь газаа асаалтаа орчихсон нь мэдэхгүй. Тэгээд нэг гал авалзуул яг шууд дэлбэрнэ штэ те. Газ бол өөрөө шатамхаа дээр нэмэх нь тесрэмтгий хийхгүй. Тийм учраас одоо нөгөө айгүй харамсалтай хэрэг болсон шүү дээ Монгол те 2 жилийн өмнө жил гарамын өмнө те газын машин ингээд явж байгаад тэнцээ контакт үсээд алдагдсан байсан газ нь хажууд нь жоохон оч асахад л тесэрж байгаа байхгүй тэнцээ шууд. Бензин бол гэхгүй тийм бензин бол шатамхаа хий нөгөө кинон дэр машиныг ингээд зүгээр машинд гал авалцуулангууд машин тесэрч дэлбэрээд идэг шүү дээ. Тэр бол ер нь бодит байдал дээр байхгүй байхгүй. Одоо нөгөө Майкл Бэйн кинонууд дээр амар их юм тесэрч дэлбэрдэг. Тийм нүгүү бензин бол шатамхаа хий. Яг хуу бензинийг тесэрч одоо дэгдэмтгий болгоё гэвэл өөр нэг юм ноттой хойлох хэрэгтэй л те. Тэгээ юм жижиг орчинд оруулах хэрэгтэй байхгүй. Тэгжиж тэр чи тесэрч дэлбэрнэ. Бусдаар бол бензин яадаг вэ гэхээр гал өглөө тэнцээ авалцаад шатаад байж идэг байхгүй. Тэгж дэлбэрэхгүй. Нэгсэндээ энийг физикээр ярих юм, хим физикээр ярих юм бол юу гэхээр бензин шатчихтаа эзлэхүүнээ тэлдэг байхгүй. Жохон тэлнэ гэхдээ ингэж огцонд тэлдэг байхгүй ерөөсөө. Тийм учраас нөгөө нэг өөрийг нь агуулж байгаа савндаа шатаад байж идэг гэсэн үг тийм дээ. Газ яадаг вэ гэхээр газыг хоёулаа шатах юм бол газын эзлэхүүн огцонд тэлдэг байхгүй. Тэр чинь тесрэх үзэгдэл байхгүй ерөөсөө эзлэхүүнээ огцонд тэлээд ойр орчинд байгаа бүх хүчил төрөгчөө тэнцээ өөртөө сороод авчиж гэнэ гэсэн үг шүү дээ. Бүгдийг тэнцээ шатах зарцуулчихж байгаа байхгүй. Тийм учраас ийм хоёр үүний ялгаатай элементүүд байгаа. Тэгэхээр ингээд энэ нэг устрогч гэдэг элемент дээр яг энэ энийг туршиж үзсэн байна л да тухай. Яг хөө манай Cavendish бол тухайд өөрийгөө устрогч нээсэн гэж бол мэдээгүй те. Устрогч гэж нэрлэчихв өөрөө 1766 онд. За тэгээ мэдээж эхлээд ингээд үнэрлж амталж үтсэн байна. За дараа нь маш чухал нэг юм хийсэн. Тэр юу вэ гэхээр жинлэж үтсэн байхгүй нөгөө хийгээ. Тодорхой юм колбонт ч юм уу те хоёлаа ингээд цуглуулад авчил та. Нөгөө төмөр болон эсвэл цайрыг хүчилтэй оруулж байгаа. Тэндээс ялгарсан хийгээ хоёлаа юм савнд сайхан хадгалж аваад тэнгууд нь яг адилхан эзэлхүүнтэй савн дотор яг адилхан материалаар хийсэн яг адилхан эзэлхүүнтэй савн дотор хоёул агаар шахчихэ тийм үү. Тэгээ одоо зүгээр л одоо хамгийн энгийнээр ярих юм бол хоёулаад нөгөө нэг үлээдэг шаар байна гэж бодъё л тоо тий. Нэг үлээдэг шаарандаа хоёулаа тэр ялгарж байгаа хит шитмхаа хийгээ цуглуулад авчихна гэсэн. Нөгөө үлээдэг шаараа хоёулаа зүгээр үлээчихээ л та тий адилхан хэмжээтэй болтол. Тэгээд жингийн тугаа дээр тавьчих واخгүй. Тэнгүүд яаж юм хэр нөгөө үлээсэн буюу агаараар дүүргэсэн шаар маань хит дэгдэмтхийн тэр хит шатамхаа хийгээд байгаасаа дор хаяж 14 дахин хүнд байсан бай. Дор хаяж 14 дахин хүнд. Хамаагүй хүнд агаар бол ерөөсөө тэр ялгаруулад авсан хийнээс нь хамаагүй хүнд нөхөр байсан байгаа байхгүй тийм чи. Тийм болохоор энэ чинь ингээд ийм сонирн байдлууд үүсч эхэлнэ шүү дээ. Энэ яг юу болоод байна гэдэг байдлууд үүсч эхэлж байгаа. За ингээд дараа нь мэдээж бол ерөөсөө мэддэг байсан юм маш юм шатамхаа хийвэсэн. Ерөөсөө л гал өгчих юм бол тийм чи дүрлзээл асчдаг. Тэгэл үлдсэн юм нь ус гардаг. За Cavendish ийм чухал нээлтүүдийг хийгээд ийм чухал одоо хим физикийн шин чанаруудын тэнцээ хэмжиж авсан байна. За үүний дараа Антуан Луиз гэдэг Францын эрдэмтэн. Уул нь бол бичгтээ Луизер гэж бичдэг юм билээ. Тэгээ зөв дуудах нь Антуан Луиз баг. Бараг Франц хүмүүсийн нэр чинь уншихад айгүй хэцүү тий. За энэ нөхөр яасан бэ гэхээр энэ нөхөр бол ерөөсөө энэ ус төрөгч гэдэг нэрийг өгсөн ба. За хоёулаа түрүүн ингээ анзаарсан бол Cavendish маань нөгөө нэг юм шатамхаа хийгээ гаргаж аваад нөгөөтгөө шатаангууд энэ чи ус үлдээд шүү дээ тий. Тэнгүүт Монгол хэлний орчуулга нь чи их гоё орж ирсэн байхгүй ус төрөгч гэдэг. Нэг гэсэндээ наад хий чинь шатчих юм бол ус төрүүлж байгаа байхгүй тий. Тийм учраас ус төрөгч гэдэг айгүй гоёор нэрлсэн байгаа байхгүй. За яг шин чанарын агуулсан нэр. Ийм утгатай нэрийг манай Луиз өгсөн байна. За Луиз яасан бэ гэхээр туршилт хийгээд тухайн туршилт нь юу гэж баталсан бэ гэхээр ус бол ерөөсөө элемент биш ээ. Ус гэдэг чинь өөрөө хүчил төрөгч. Ус төрөгч гэдэг хоёр элементийг хооронд нь нийлүүлчих юм бол тэнцэнээс яах нь ус гэдэг элемент гарах юм байна гэдгийг хамгийн анх баталсан хүн. За тэгээд
Үүгээрээ юу баталсан гэхээр өмнө нь бол хүмүүс ус төрөгчийг усыг ямар ч байсан юм нэгдэл гэж боддог байсан чинь үгүй болоод өөр юмнаас бүтдэг байж магадгүй нь мэддэг болсон. За дээрэс нь тэр нөгөө нэг дэгдэмхий хийгээд байгаа хийгээд одоо дайвар бүтээгдэхүүн гэж боддог гэсэн бохоггүй. Би ямар нэгэн модыг шатаах юм бол тэнцээ юу үлдэх үү гэхээр үнс тэгээд нэг юм уур ялгарна тий одоо нөгөө нэг утаа ялгарна. За тэр утаатай адилхан зүйлийг л тэр дэгдэмхий хий буюу өнөөдөр бидний ус төрөгч гэж нэрлэдэг байгаа хий байх гэж боддог байсан байна. Кавендиш шин туршилт энэ юм биш үж магадгүй гэж харуулсан бол Антуан Луизер яасан бэхээр наа чи ерөөсө усыг бүтээдэг хоёр нэгдэл ингээд тусдаа ялгараад байгаа юм байна тий. Усыг бүтээдэг хоёр нэгдлийн нэг чухал нэгдэл ингээд ялгараад байгаа юм байна. Тэр нь усыг бүтээдэг учраас хайдрожин гэж нэрлэгээд за тэрний хайдро гэдэг чинь бол грекээр ус гэсэн үг шүү дээ. Гидро, орсоор гидро гэдэг байхаа тий. Тэгээ женес гэдэг чинь бол өөрөө бүтээх гэсэн утгатай байхгүй. Бүтээх, нэгдүүлэх гэсэн утгатай. Тэгэхээр хайдрожин гэдэг чинь яг монгол хэлээр бол ус төрөгч гэсэн үг байхгүй. Яг утгаараа. Тэгээ энэ нээлтийг хамгийн анх хийсэн байна. За үүгээрээ манай Антуан Луиз бол хайдрожин гэдэг нэрийг өгөөд ус төрөгч гэдэг нэрийг хамгийн анх өгсөн. За ус төрөгч одоо ингээд шин чанарын бид нар аягүй сайн мэддэг болчихж байгаа энэ үед. Агаараас 14 дахин хөнгөн, маш дэгдэмхий, үнэргүй, амтгүй, өнгөгүй гэдэг ийм зүйлүүдийг мэддэг болсон. За ингээд нөгөө нэг хоёулаа өмнөх дугаарууд дээр ярьсан шүү дээ. Хүн яадаг вүлээ ямар нэгэн элементийг маш сайн мэддэг болонгууд шууд ашиглаж эхэлдэг тий тэрийг ерөөсөө би ерөөсөө нэг өдөр тутмын амьдралдаа яаж ашиглах вэ? Би үүгээр юу хийж болох вэ гэдэг одоо нэг хүний төрлөх бүтээлч зан гарч ирж байгаа байхгүй юу тийм чи. За ингээд шууд ашиглаж эхэлдэг ба. За ингэж ашиглаж эхэлсэн хамгийн энгийн эхний жишээ бол яг өнөөдөр ч гэсэн бид нар ашигладаг. Гэхдээ өнөөдөр бид нар ус төрөгчийг ашиглахаа болцсон. Одоо нэг алдартай агаарын бөмбөлгийг хамгийн түрүүнд хийсэн байна. За тэнд Жакве Шарлес гэдэг бас нэг Франц зохион бүтээгч нэг нөхөр яасан гэхээр маш том юм агаарын бөмбөлөг хийгээд нөгөө агаарын бөмбөлгөө ус төрөгчөөр хийлчихгүй. Тэгсэн чинь нөгөө агаарын бөмбөлгийн маань ус төрөгчөөр хийлчихээр тэр чин агаараас 14 дахин хөнгөн штэ. Тэгэхээр тэр чи дээшигээ хөөрөөд явчих штэ тий. Агаараас хөнгөн учраас дээшигээ агаар мандлаас гарах гээд ингээд дээшигээ хөөрөөд явчихна. Тэгээ ингээд тухайн үеийн Парис хотод хамгийн анх үүссэн байна. Агаарын бөмбөлөг гэдэг юм. Тэгээ ингээд хүмүүст үзүүлдэг. За яг эхэндээ бол хамаагүй хүн мөн зөөдөг л байсан юм шиг. Тэгээ сүүл рүүгээ ингээд ойр зайд хүн зөөдөг болж эхэлсэн. За гэтэл хүн зөөдөг болж эхлээд ерөөсөө яагаагүй. Одоо удаагүй. Яасан гэхээр түрүүн ярьсан шүү дээ. Энэ хий чи маш юм дэгдэмхий буюу нөгөө нэг шатамхаа хий тий. Маш юм шатамхаа хий. Тэгсэн яасан нөгөө агаарын бөмбөлөг чинь агаарт ингэж хөөрж явж байгаа тодорхой хэмжээнд тэнцээ ингээд ус төрөгч алдаад байна гэж бодъё л доо. Гэтэл нөгөө нөхөр чи юу вэ? Өнгөгүй, үнэргүй шүү дээ тий. Тэгээ амтгүй хүн мэдэхгүй шүү дээ тэнцээ ус төрөгч алдаад байгаа. Тэнгүүд яг нэг дурак тэнцээ тамхи хасааж магадгүй байхгүй ерөөсөө тамхи хасаадаг ч юм уу эсвэл зүгээр л одоо тухайн агаарын бөмбөлөг хийсэн нэг металл нь хажуу ямар нэгэн өндөр барилгын ч юм уу те за одоо бүгдүүлэхээр хэлэх юм бол Эвлин самбахгийн нэг металлтай шүргэлцээд өнгөрөхөд тэнцээд гал авалцсан шүү дээ те. Жижигхэн оч авалцаад шууд агаарын бөмбөлгөө шатаагаад тэгээд доошогоо нөгөөх нь унаад юм одоо ослууд гардаг болж эхэлсэн байна. Тэгэнгүүт нь шууд болоод за энэ агаарын бөмбөлгийн ус төрөгчөөр хийж болохгүй мэн. Тэгээ ингээ яг хамгийн анхны одоо хүн төрлөختний агаарын тээвэр бүтлгүүцсэн байгаа байхгүй уул нь ямар ч ашиглаж үзгээд. Хүн төрлөختний агаарын тээвэр чи их гонхтой түүхтэй шүү дээ. Маш их одоо бүтлгүүтлийг өөрөө дагуулсан байдаг тийм. Маш их бүтлгүүтэл, маш их оролдлогуудыг бид нар төвчээртэй оролдож хийсний дүнд нэг юм өнөөгийн онгоц гэдэг зүйлийг өнөөгийн за агаарын бөмбөлгүүдийг гэх мэтийн системүүдийг бид нар амжилттай хэрэгжүүлсэн байна тийм. Айгүй гонхтой түүхтэй, гонхтой мөртлөө маш баатарлаг түүхтэй тийм. Агаарын одоо хүн төрлөختний агаарын тээврийн түүх бол тийм ба одоо нөгөө Монгол нэг зохиол өгдөг штеп Имберийн чонго бичсэн шүхэрч бүнийя гэд тэр чин бас ингээл аль хаасан тэр 16 дугаар зууны үед нэг хүүхэд шүхэр хийх гэж үтсэн байгаа байхгүй тий тэнцтэй өндөр дээрээс би шүхэр хийгээд үсрэх юм бол агаар тогтож магадгүй. За хүүхдүүд гэртээ дуршиж болохгүй шүү энэ хамаагүй тий гэртээ дуршиж болохгүй юу зүйл шүү гэд. За ингээд ус төрөгчийг ямар ч байсан агаарын бөмбөлөгт ашиглаад хэдүүлээ бүтлгүүтчвэ. За өөр тгсэн чи юу болсон гэхээр их гоё нээлт болсон. За тэр нээлтийг хоёулаа эхний хамтран ажиллагчаа танилцуулчаад яриа тий 1800 онд хийсэн нээлт юм.
За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өв соёл уламжлалт дээдлэгч оюу толгой компани маань ивэнтдгээ ажиллаж байна. За оюу толгой компани уул уурхай үйл ажиллагаа явуулахаас гадна боловсролын салбарт хөрөнгө оруулж ирсэн. За 2010 оноос хойш дэлхийд өрсөлдөх ур чадвартай мэрэгжилтнүүдийг бэлтгэх зорилгоор 1130 гадаад дотоодын сургалтын тэтгэлгийг ингэж гардуулж байжээ. За одоо ч гардуулж байна те. За оюу толгой компани маань Монгол орны өнцөг болон бүрт эерэг нөлөөллийг бий болгож ажиллаж байна. Тэгээ жишээ нь хариуцлагагүй уул уурхайн улмаас хөндөгдөж орхигдсон газруудад нөхөн сэргээлт хийх энэ маш чухал. За ойн салбарыг чадваржуулах 100 сая мод хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн Монгол орны усны нөөцийг хамгаалах тогтвортой хэрэглээг бий болгох зорилгоор усны хэрэглээний шилдэг шийдлийг тодруулах нэгэн шалгаруултыг оюу толгой компаниас санаачлан 2 дахь жилдээ яг одоо зарласан байна. За усны салбарын судлаачид усны хэрэглээндээ дэвшилтэт арга техник нэвтрүүлсэн байгууллагууд хувь хүмүүс энэхүү шалгаруултанд оролцож болох юм байна. Тэгээд одоо хэрэглэгчдээс маань сонирхсан хүмүүс байвал оюу толгой компани албан ёсны цахим хуудаснаас мэдээлэл авч болох юм шүү. За оюу толгой компани бол одоо дэлхийн хамгийн сүүлийн үеийн инновацлог тэ шинжлэх ухааны одоо нээлтүүдээр тулгуурлан ингэж үйл ажиллагаагаа явуулж төвчилж яадаг компани. За түүнээсээ гадна бол ингэж одоо тэ нийгмийн хариуцлагатай юм үйл ажиллагаанууд явуулж байдаг нь бол том таатай санагддаг. Тэгээд нэвтрүүлгийн маань ивэнтдгэн хамтран ажиллаж байгаа танай байгууллагын хамт олонд амжилт хүсье баярлалаа. Баярлалаа. Оюу толгойн хамт олондоо баярлалаа. За тэгэхээр 1800 онд юу болсон бэ гэхээр Вильям Николсон тэгээд Антони Карлайл гэдэг баха. Тим нэртэй хоёр хүн ийм туршилт хийсэн байна. Тэр нь юу гэхээр нэг хэсэг одоо ч гэсэн ингээд Монголд бас явж идэг баха. Танад очижсэн нөгөө нэг юм хэдэн хүмүүс хаалга төгшөөд танаа гэрээ чинь карантины ус хэр цэвэрхэн байна үзье энэ төр хэдэн хүмүүс яваад идэг гэсэн шүү. Тэгээ ингээд аяган дотор ус хийж байгаа тэнцэнэ юм хоёр юм металл төмөр хийгээд тэ. Тэгээ нөгөөдх нь цахилгаанаар тижигдэж идэг. Тэгээ ингээд ажилуулангууд нөгөө ус нь ингээд агуу муухан өнгөтэй болон дөө танаа гэрээ ус ийм амар өндөр бохирдолтой биш тэгэл яриад идэг тэ. Тэгэхээр тэр хүмүүс шал худлаа юм ярьж байгаа юм нэгтэг. Тийм усны доторх бохирдлыг тийм энгийнээр үзчихдэг юм бол байхгүй. За тэр хүмүүс юу хийж байгаа вэ гэхээр яг хөө нэг тэнцээ бид нар нэг юм тодорхойлох хэрэгтэй. Усны бохирдол гэж юу яриад байгаа тодорхойлох хэрэгтэй байхгүй. Тэгээ тэрнийхэн дараа тиймэрхүү зүйлийг ярина. За энэ туршилтыг ерөөсөө 1800 он саяны түрүүний ярьдаг Вильям Николсон болон Антони Карлайл гэдэг хүмүүс хийсэн байхгүй. Тэр хүмүүс яасан гэхээр хоёулаа стакан дотор ус дүүргэж агаад хоёр юм электрод хийчихнэ. Нэгс нь электрод гэдэг нь юу вэ гэхээр хоёр зүгээр л нэмэх болон эерэг болон сөрөг цэнэгтээд хоёр цахилгааны үзүүр явж гин гэсэн үг байхгүй. Одоо нэг ханы цахилгаан арзетик байдаг шүү дээ. Тэр чинь эерэг болон сөрөг цэнэг бай гэж төсөөлөе л дээ. Тиймэрхүү эсвэл батарейны хоёр төр шиг ч юм уу тийм юмыг ус руу хийчих чана. Тэгээд цахилгаанд ажиллуулна. За ингэнгүүт яадаг вэ гэхээр тухайн усан дотор байгаа цахилгаан цэнэгтэй ч юм уу эсвэл ямар нэгэн металлуу зис наазах нь тийм эдгээр нь нөгөө цахилгаан цэнэгтэй тэр родууд дээр очиж наалтдаг байхгүй юу. Яагаад тэгэхээр тэнцээч цахилгаан харилцан үйлчлэл бий болоод усан дотор байгаа металлууд болон металл төстэй элементүүд за мөн ус төрөгч болон хүчил төрөгчтэй эдгээр чинь бүгд өөрсдийнхээ атомынхан гадаад давхраханд электронтой байгаа шүү дээ. Тэр электрон чинь сөрөг цэнэгтэй шүү дээ. Тэргээрээ татагдсан шүү дээ. Хажууд нь байгаа эерэг цэнэгтэй нөхөрлөө. Тэгэл тэд нар ингээл хоригдлогдоод очиж чинь гэсэн. Нэгсэндээ энэ туршилт яаж ийн гэхээр усыг хүчил төрөгч болон ус төрөгч гэж ялгаж байгаа л واخгүй юу тэр дотор нь. Юу цэвэр ус байвал тий. За цэвэр биш одоо карантины ус бол жишээ наацх нь холоортой зэстэй байгаа дотор тодорхой хэмжээний. Тэгвэл тэр зэс холооруудыг очоод наалтчихна гэсэн үг шүү дээ. Гэтэл карантины усан дотор тодорхой хэмжээний тэр зэс холоор чинь байж ихгүй болохгүй тий. Ер нь бидний өдөр тутмын уудаг усан дотор тодорхой хэмжээний минералууд байхгүй болохгүй. Минералгүй ус уух юм бол тэр чинь зүгээр миний биеэр ороод гарчихна. Ерөөсөө тэрэнд ямар нэгэн надад хэрэгтэй юм үлдэхгүй байхгүй юу тэр уснаас. Бид нар чинь ус ууж байхдаа тодорхой хэмжээнд минерал авч явах хэрэгтэй. Тэгжиж би чинь нөгөө нэг цангаагаа тайлна тий. Гэхдээ бас тодорхой хэмжээнд тэр минералын хэмжээ ихсэж бас болохгүй. Тэр чинь бас ихсэх юм бол бөөрийн чулуу үсэх ч юм уу, илгэнд ачаалал ирэх ч юм уу тиймэрхүү асуудлуудыг гаргаж идэг. За тэгэхээр айл энэ 1800 оны үед тэр өнөөдөр ингээд манай зарим айлуудаар явж ус цэвэршүүлнэ гэж ярьдаг энэ хүмүүсийн туршилтыг хийсэн байна. Энэ бол ус цэвэршүүлж байгаа юм биш. Энэ бол зүгээр л бид нар бол 10 жилдээ үздэг 10 жилийн хэмнээр электролизийн урвал гэж нэрлэдэг шүү дээ. Усан дотор байгаа элементүүдийг цахилгаан соромзонгийн арга ашиглаад ялгачдаг тийм ийм туршилтыг хийсэн байна. Тэгээ ингээд анх удаага бид нар
уснаас хүчил төрөгчийн ус болон ус төрөгчийг ялгаж авч чаддаг болсон. За өмнө яасан бэ гэхээр ямар нэгэн металлик хүчлэлтэй уралд оруулаад ус төрөгчийг ялгаж аваад байсан шүү дээ, тий. За энэ арга маань бол тодорхой хэмжээнд айгүй хэцүү байгаа зү. Хүчил гэдэг чинь өөрөө их аюултай бодис, тий. За металл гэдэг чинь өөрөө үнэтэй бодис шүү дээ, тий. Үнэтэй химийн нэгдэл. Тэгэхээр энэ хоёр зүйлийг зөвхөн ус төрөгчийг ялгаж авахд ашиглана гэхээр нэгт эдийн засгийн хувьд айгүй одоо бүдүүлэг л байсан байна л та. Тэгсэн чинь Вильям одоо Николсон болон Карлайл нарын арга яасан гэхээр айгүй энгийн электролиз ашиглаад хийчихэж байгаа байхгүй. За энэ маань өөрөө технологийн үед айгүй том чухал одоо зүйлийг авчирсан. Тэр нь юу гэхээр ерөөсөө л 20 дугаар зууны Пужингийн технологийн суурь тэмцээн эхэлж байгаа. За энэ тухайн үед чинь бас нөгөө Циолковский болон Америкийн Пужингийн загламс эзэгч юм блэ, нэр нь мартсан. За манайхан сонсч ивэл санал тухайн үеийн нэртэй комментээр бичээрэй. Циолковский болон тэр үед амьдарч исэн одоо нөгөө Пужин хий гэсэн хүмүүс маань тухайн Пужинда химийн түлшүүдийг ашигладаг байсан бол бүр ямар санаа гарч эхэлсэн бэ гэхээр ерөөсө Пужингийн түлшийг юугаар хийчих, ус төрөгчөөр хийчихье гэдэг санаа гарч эхэлж исэн байгаа байхгүй. Нөгөө ус төрөгч чинь маш шатамхай хийн штэ тий. Тэгээ шатаад юу үлддэг вүлээ төгсгөлд нь усал үлдчихэж байгаа шүү дээ. Ерөөсөө нөгөө ус нь ямар нэгэн байдлаар хүний биед хортой юм биш шүү. Өөр тодорхой төрлийн химийн түлшнүүд ч юм уу эдрээр хийх юм бол тэрний дайвар бүтээгдэхүүн одоо хүний биед хортой ч юм уу байгальд хортой зүйлүүд үлдэх аюултай байсан баг. Тэгэхээр ус төрөгчөөр хийчихье гэдэг ийм санаанууд гарч ирсэн байгаа юм. За ерөөсөө тэгээ энэ санаа бол одоо ч гэсэн хэрэгжээд явж идэг. Ус төрөгч л өөрөө ногоон энерги гэж бид нар үздэг. Нэгсэндээ түлшний ногоон энерги тий. Яг гоо өнөөдөр жишээ нь зарим Toyota болон Японы болон тийм Японы хэдэн компани юм байна. Японы хэдэн компаниуд ус төрөгчөөр ажилдаг машин хийлээ гэж ярьж байгаа. Тэгээ дайвар бүтээгдэхүүн ус үлддэг гэд байгальд ямар нэгэн хортой юм байхгүй. Тэр чи өөрөөсөө гаргаж байгаа утаа гэдэг нь ус гарч ийн гэсэн үг шүү дээ. За тэгээд тэр усыгаа яг нь буцаагаад өөртөө дахин циклд оруулаад ус төрөгч ялгаж аваад тэгээд буцаагаад дахин ингээл байх боломжтой ийм машинууд хийж гин гэж байгаа. Гэтэ өнөөдөр бас л дахиад ус төрөгчдөр яригддаг юм нь юу вэ гэхээр нөгөө л аюулгүй байдал байгаа ерөөсөө. Ерөөсөө шууд аюулгүй байдал. Тэр чинь одоо бид нар өдөр тутмын амьдралдаа ус төрөгчийг ашиглаад эхэллээ шүү дээ. Гэтэл аваар гарахгүй нөхцөл одоо аваар гардгүй хот гэж байхгүй шүү дээ тий. Яг муухайлтаа гэхдээ үнэхээр тийм юм бол бодит амьдрал төр байхгүй. Тэгэхээр аваар гарахад хоёр металл төмөр хоорондоо контакт өгөхөд оч асан шүү дээ тий. Тэгэхээр нөгөө ус төрөгчөөр ажиллаж байгаа машинууд маань иймэрхүү хүнд нөхцлүүд дээр одоо ямар сейфтитэй байх вэ? Ямар аюулгүй байдлыг хангасан бэ гэдэг асуудлууд яригдчихэдэг. Тэгэхгүй бол энэ шууд дэлбэр нь эсвэл шатаад тэгээд аюулгүй дотор явж байгаа хүн амьд үлдэх боломжтой байтал бүр амьд үлдэх боломжгүй болгоод бүр эрсдлийн нэмээд тайчих аюултай байгаа байхгүй юу тийм чи? Тийм нөгөө кинондэр гардаг дэлбэрдэг машинууд чинь тэд нар байсан юм шиг. Бид чинь харин газар ажилладаг машинууд байсан байж магадгүй тийм. Гэтэ яг газан машинууд ч гэсэн тийм авалцаанд өөрийн гэсэн нөгөө нэг сейфти ноттай байдаг л та. Тэгэхээр тэрнтэй төстэй системүүдийг бас хийгддэг байсан байж магадгүй. Тэгээ ингээд бид нар одоо ингээд нэг ус төрөгчийг уснаас ялгаж авдаг болоод баг өдөр тутам гэртээ хийж болохоор болчихж байгаа байхгүй. Тэгэнгүүт яасан гэхээр ус төрөгчийг дахиад юунд ашиглаж эхэлсэн. Одоо өдөр тутмын хэрэглээнүүд. За ингэж ашиглаж эхлээд харамсалтай нь ерөөсөө их аваар ослууд их гардаг байсан. За тэдгээрийн хамгийн алдартайнуудаас нь дурдах юм бол 1937 оны 5 сарын 6 гэд манай дүүгийн төрсөн өдөр. Гэтэ манай дүү 37 он төрөөгүй. Хинденбургийн осол гэж байдаг. За энэ бол ерөөсөө хамгийн анхны одоо ус төрөгчийн түлштэй агаарын хөлгүүдийг хот хооронд явуулж эхэлсэн байгаа байхгүй. Англичууд. За ингээ хот хооронд явуулж эхэлдэг болсон чинь нөгөөх нь аваачаад ус төрөгч алдаад нөгөө ус төрөгч нь гал авалцуулаад тухайн хүлэгт сууж явж исэн 36 хүмүүс бүгд нас барсан байна. Ийм аюултай юм зүйл болсны дараа энэ Нью-Жерси мужид Нью-Жерси хотод ерөөсөө ийм агаарын ус төрөгчөөр тижээгдэж байгаа агаарын хөлгүүдийг ашиглахыг бүрэн зогсоосон ерөөсөө. Энийг болий энэ бол ийм аюултай юм болох юм байна. Тэгсэн үүнээс өмнө яасан гэхээр Европод нөгөө нөхдүүд чинь төрүүлээд туршаад эхэлсэн байсан шүү дээ тий. Тэгсэн Европод 1930 оны 10 сарын 5-нд яасан гэхээр R101 гэдэг R101 гэдэг энд болохоор дахиад Английн ус төрөгчөөр одоо ажилдаг агаарын хөлөг аваарт ороод
дотор нь гал авалцаад дотор нь сууж исэн 54 хүн насварсан байгаа юм тийм чи. Нөгөө нэг төрөүний ослоос бүр их хүн насварсан. За энэ бол дахиад ерөөсөө Их Британий ийм ус төрөгчөөр ажилладаг агаарын хөтөлбөрийг бүрэн зогсоосон. Ерөөсөө энэгээр ингээд тэрийг ингээд боловцсон байна. Ийм юм бидэрт ерөөсөө болохгүй байна. Энд чинь ерөөсөө бидэрт ашигтай гэхээсээ илүү хор хөнөөл нь илүү их юм байна гэдэг. Ийм ослууд болж исэн болохоор нөгөө нэг Зеппелин байгаа шүү дээ тий. Одоо янз янзын Зеппелинуудыг эдрэг ерөөсөө боловсон түүхэнд боловсон. Тэр нөгөө алдартай Зеппелиний осол байдаг шүү дээ. Бүр маш том Зеппелин унаад дотор нь явжсэн 200 гаруй хүмүүс нас орсон. Ийм том ослууд ингээд болоод хүндрэлтэй хаширсан тий. Ер нь бол за энийг ингэж хамаагүй ашиглаж болохгүй мэнэ гэж хаширсан. Дээрэс нь ингэж хашираад ингэж ашиглаж болохгүй байна. Энэ аюулгүй байдлыг бид нар илүү хөгжүүлэх хэрэгтэй байна гэснээсээ хойш ус төрөгчийг яаж илүү аюулгүй хатгалж ашиглах вэ гэдэг технологи илүү хөгжиж эхэлсэн ер нь яг хөө эн чинь нөгөө нэг ногоон энерги учраас бид нар ямар ч үсэн бүрэн одоо жимэргүй байна л та тий. Яаж иж байгаа зөв ашиглаж сурмаар байна л та тэрийг. За ингэж явж байгаад өнөөдөр бол ерөөсөө энийг бид нар поочингийн түвшинд ашиглаж байгаа хэвээрээ. Гэтэ өөр тодорхой нэгдлүүдтэй хольж ашигладаг, дээрэс нь хит хөргсөн орчинд байлгадаг маш юм хатуу одоо вакуум силтэй байждаг тий. Вакуум түгжээнүүдтэй байждаг ийм аюулгүй орчинд ажиллаж байгаа. Гэхдээ хэдийч их төвөгтөө. Жишээ наадсах нь яасан гэхээр алдарт 1986 оны 1 сарын 28-нд болсон нөгөө Challenger-ийн сүрэлт Америкийн. Одоо Америкийн түүхэнд хамгийн харамсалтай одоо сансрын хөлгийн сүрэл болсон. Энэ яасан гэхээр тухайн сансрын хөлөг маань өөрөө 7 астронавтыг сансрын нисгчийг тээж явж исэн. Тэгээд хөөрснөөс хэдхэн минутын дараа агаард ерөөсө дэлбэрээд тэнцээ сүрээд алгуулсан. За энэ хөлгийн сүрлийн шалтгааныг бүр ингээд одоо шинжилж олох баг хүртэл тэнцээ томилогдсон тий. Тэгээ яг энэ тухай бас би нөгөө цэнгэлтэй өмнө хийдэг үсэн дэлхийн судуун дээр Ричард Файманы дугаар дээр бас ярьсан байна. Тэгээ Ричард Файман гэх физикч маань өөрөө яг энэ шинжээчийн багийг толгойлж явж байгаад за шалтгаан бол өөрөө нэгт мэдээж улс төрийн гаралтай байсан, хоёрт хүйтэн дайны гаралтай, хүйтэн дайнаас болсон, гуравт техникийн асуудал нь юу байсан бэ гэхээр тухайн сансрын хөлөг дээшээ хөөрж яхад хооронд нь холбогддог эрзэн өвөр ингэж байдаг. За тэдгээр нь ингээд нөгөө эрзэн юм чинь агшид сунжих хэвээр. Гэтэл хит хүйтэн байснаас болоод эрзэн тэнцээ хөлдөөд хөлдснөөс болоод агшиж чадаагүй учраас тэнцээ одоо хоорондоо үргэлцэх ёсгүй байсан зүйлүүд үргэлцээд гал авалтсан байгаа байхгүй. Гэтэл тэр авалтсан гал нь яг доор нь байж байгаа ус төрөгчийн түлш рүүгээ явж орж байгаа байхгүй. Тэнгүүд тэр ус төрөгчийн түлш чинь шууд тесрэн штэ тэнцээ тий. Энэ бол ерөөсөө яг ус төрөгчөөс болсон биш. Хүний болон техникийн алдаанаас болсон. Тэгэхээр өнөөдөр байгаа энэ чинь Tesla-гийн ч юм уу тий. Tesla-гийн SpaceX-ийн ч юм уу энэ сансрын үлгүүд ингээл хөөрж байгаа бол тесрдэг штэ тэнцээ тий. Ихэнхдээ тэгээ баг тесрэх ёстой ч юм шиг ярьдаг тий зарим нь. Тэгэхээр тэр яаж юм гэхээр ерөөсөө инженерийн болон дана программын алдаанууд байдаг. Ямар нэгэн байдлаар бид нар бол тэнцээ ус төрөгч нь цэвэр ингээ ус төрөгч алдагдсанаас ч юм уу эсвэл аваачаад ус төрөгчийг буруу ашигласнаас ч юм уу ийм зүйлээс болсон аваар ослууд биш байгаа. Дандаа ерөөсөө л цэвэр техник одоо софтвер эсвэл ямар нэгэн инженерийн тэнцээ шийдэл буруу болсон ч юм уу тий их юм одоо нөө төсөөлөхөд хэцүү шттэ. Бодит байдлыг симуляцлна гэдэг чинь маш хэцүү зүйл байхгүй тий. Тэгэхээр ийм зүйлүүдээс болсон ийм алдаанууд гардаг. Тэгэхээр ус төрөгчийг бол өнөөдөр бид нар ямар ч ийм тодорхой хэмжээнд хэрэгэлдэг. Анх бол ингэж ялгаж сурсан байна. Гэтэл байгаль дээр ус төрөгчийг харах юм бол их онцгой элемент байгаа. Ерөөсөө ертөнцийн байгаа нийт элементүүдийн 97 гаруй хувь нь ус төрөгч явж байгаа ерөөсөө. За наад зах нь одоо хоёул өмнөх дугаар дээр ярьсан шүү дээ. Бидний биед байгаа ус бол ясамн дээр нарнаас хөгшин гэж ярьсан тийм хоёлаа. Нарнаас хөгшин элемент наа чи нарнаас төрүүлээд үүссэн элемент гэж ярьсан. Гэхдээ наран дотор байгаа ус төрөгч байгаа шүү дээ тийм. Тэр чинь бидний биеийн дотор байгаа уснаас бол хамаагүй хөгшин элемент гэхгүй юу тийм. Хамаагүй хөгшин элемент байна. Хамаагүй ус төрөгч бол манай ертөнцид байгаа хамгийн хөгшин. Хамгийн түгээмэл хамгийн хөгшин элемент байгаа. Тэг хүнээр ярих юм бол хамгийн настай элемент гэхгүй. Хамгийн өндөр настай элемент өстой жинхэнэ нөгөө нэг 100 хүрээд 6-таад таягд болсон. Ачцээ 30 бүгдийг нь харсан ийм элемент байгаа. За тэгсэн энэ элемент өөрөө биологийн хувьд бас маш чухал нөлөөтэй байдаг. Ус төрөгч бол ерөөсөө бидний биеийн дотор явж байхдаа одоо бидний биеинд байгаа глюкоз хүчил төрөгчдөд чинь уралд орох юм бол тэнцээ ус тэгээ CO2 тэгээ ATP нөгөө нэг энерги хадгалах процессыг үүсэж байгаа шүү дээ тий. Эсийн энерги хадгалах
процессыг үүсэж байгаа. Тэрэнд ус төрөгч байхгүй бол будаа болно. Ус төрөгч байхгүй бол бид нар хүн гэдэг энэ элемент ингээд яриад ингээд тогтоод байж чадахгүй. Хэдүүлээ нураад унчин тэнцээрсэн шууд нураад унч. Тэгэхээр ийм чухал. Бас нэг чухал юм нь одоо ямар нэгэн шингэний ялангуяа усны ч юм уу тий шингэний одоо хүчил шүлтийн хэмжээг цэвэр ус төрөгчийн ионоор тодорхойлогддог. За ус төрөгчийн ион гэдэг бол жишээ нь ус төрөгч бол айгүй амархан элемент шүү дээ. Ганц эрэг зэнэгтэй цөм сөрөг зэнэгтэй электрон тий. Тэгээд иончлогдно гэж юу хэлдэг вэ гэхээр хоёул нэг электроныг авчил та булаагаад авчил. Тэнгүүд нэг эрэг зэнэгтэй цөм үлдэн шүү тэнцээ. Тэрийг л ус төрөгчийн ион гэж байна. Эсвэл хоёулаа гаднаас нь дахиад нэг электрон бэлгэлчихэл та тийм ээ энийг ав гэд өгчээ. Тэнгүүд тэр чинь нийт ус төрөгчийн атомын маань цэник сөрөг болчих шүү дээ. Ягаад гэвэл нэг сөрөг зэнэгтэй электрон нэмэгдчихэж байна. Тэрийг нь болохоор ус төрөгчийн сөрөг ион гэж нэрлэлчихэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ ионы хэмжээ өөрөө биологийн шингэний ус гэх мэт шингэний хүчит шүлтийн хэмжээг тодорхойлж идэг. За хүний цус бол жишээ нь 7.4 хавцаа явждаг хүчит шүлтийн хэмжээ. Яг биологи хими хүмүүс бол энийг маш сайн мэдж байгаа тий. Энийг бид нар нэг өдөр болгон уудаг усан дээрээ анзаардаг штэ тий. Миний ууж байгаа усны pH-ийн хэмжээ хэд байна гэж хардаг штэ тий. Тэгээд тодорхой хэмжээнд би ходоодныхын хүчит шүлтийн хэмжээг тааруулахын тулд pH-ийн хэмжээ нь өндөр эсвэл тодорхой хэмжээнд жоохон бага ч юм уу тийм уснуудыг уудаг бай. Тэгээд нэг алкалайн уснууд энэ төр гэж байдаг штэ тий. Янз янзын pH-ийн хэмжээ нь өндөр байдаг. Би нэг хэсэг агай уудаг гэж байгаа болцсон. Одоо бол зүгээр нэг гэрийнхэн карантин усаал ууж байгаа. Тэгэнгүүт ийм хэмжээнд биологийн хэмжээнд бас чухал байна. Тэгсэн бүр ус төрөгч маань өөрөө ерөөсөө л ягаад нэг ус төрөгч байхгүй болчих юм бол бид нар ингээ нураад унчна гэж яриад байгаа вэ гэхээр ус төрөгч байхгүй болчих юм бол бидний биед байгаа эс хулбарлах процесс байгаа шүү дээ. Эсүүд өөрийгөө хулбарлаж байгаа процесс. Тэр чинь тэрний одоо үүрэг даалгаврын ДНХ өгж байгаа шүү дээ тий. ДНХ тэрийг чи өөрийгөө ингэж хулбарлаа шүү гэх тий. Чи ингэж хулбарлаад ингэж явна шүү манайхаа гэдэг тэр одоо зааврыг өгч байгаа. Гэтэл ус төрөгч байхгүй бол ДНХ чинь нураад ончих واخхой. ДНХ буюу ДНХ гэдэг систем чинь доктортой ийм бүтэц байж байхын тулд энэ ус төрөгчийн холбоонууд байж байх хэрэгтэй. Ус төрөгч тэн чи айгуу гоё ингээд тэгээ бүгдийн нөө дээр үед тоглолдог гэсэн шүү дээ. Гансан гинжиг таслаад үг гэх тоглоом байдаг гэсэн шүү дээ. Тэнгүүд бид нар чи ингээд гараа хооронд нь холбогддог шүү. Тэгэхээр ДНХ гэдэг нь одоо бид нар өөрсдөө байл тэр гансан гинжиг таслаад үг гэдэг тоглоомыг бид нар өөрсдөө байлаа гэж бодоход хоорондоо холбогдож байгаа бидний тэр холбогдож байгаа гар маань ус төрөгч واخхой. Ус төрөгч тэр ДНХ-г илүү бүтцлэг болгож байна гэсэн. Тэр structure-ыг бүтцийн илүү доктортой болгож идэг ийм чухал элемент болчихж байна. Тэгэхээр чи аргагүй шүү дээ тийм манай ертөнцид байгаа хамгийн түгээмэл элемент юм чинь тийм. За тэгэхээр хоёул хоёр дахь хамтран ажиллагчаа танилцуулчаад энэ түгээмэл элемент яг яаж үүссэн тухай яриа тийм. За нэвтрүүлгийн хоёр дахь хамтран ажиллагчаар Skytel компани маань эвентдээ ажиллаж байна. Монголдо шинжилэгдлээ гэсэн байна. Тэгэхээр Монголдо илүү Skytel компани дараа төлбөрт үйлчлэгэндээ шинжилэлт хийсэн байна. Тэгээ энэ бол надад одоо маш их таалагдж байгаа. Одоо бүх хэрэглэгчтэй энэ бодиттой гоё урамшууллыг бэлгэлж байгаамаа. Тэгэхээр илүү хурд, илүү хэрэглээ, илүү үнцэн, илүү датаг танд санал болгож байна гэж байна. За, дата болон хурд гэдэг хоёр үг надад маш их таалагдж байгаа. Тэгээд дараа үеийн мобайл интернет сүлжээний хурд чанарыг бодитоор мэдрүүлэхийн тулд дараа төлбөрт дата хэрэглээг одоо гигабайт GB буюу гигабайт алхамтай болгон шинжилсэн байна. Тэгэхээр одоо та илүү их дата хэрэглээд илүү бага төлнө гэсэн үг юм байна. Тэгээ хамгийн чухал нь энэ задгай датаны тарифын шинжилэл нь таалагдж байгаа. Тэгээд өмнө нь мегабайт хэмжигдэхүүнээр тооцогддог байсан бол одоо гигабайт хэмжигдэхүүнээр тооцогддог нь нэг цагийн кино үзэхэд 6,000 төгрөг зарцуулдаг байсан бол одоо ердөө 2,000 төгрөгөөр үзэх буюу ерөөсөө 3 дахин их хэрэглэг 3 дахин бага үнээр ингэж ашиглах боломжийг олгож байгаа. Тэгээд бид нар ч нөгөө датагийн хурд буурал тэгээд датагаа дахин цэнэглээлээдэг. Одоо дахиж бол ийм явдал тохиолдохгүй юм байна. Тэгээд таны багцад дагалдах дата дууссан ч гэсэн та нэмэлт дата багц авах шаардлагагүй. Одоо санаа зовхгүй одоо илүү хэрэглээтэй болж байгаа байна. За та Монголдо үйлчлэгээний багцуудаас өөрийн хэрэглээндээ тааруулан сонгож одоо илүүг мэдээрэй. За та Skytel-ийн үйлчлэгийг Skytel-ийн салбарууд болон SkyKiosk мөн Skytel application веб ашиглан бүх төрлийн үйлчлэгийг авах боломжтой. За илүү дэлгэрэнгүй мэдээллийг 91 11 19 52 гэсэн байна. Мөн Skytel гэмэн мөн одоо
Skytel official гэсэн Facebook хаягуудаар дэлгэрэнгүй мэдээллүүдийг аваарай. Тэгээд нөгөө Facebook дээр нь дагчаар мэдээлэл урамшууллуудын цаг алдахгүй, хоцрохгүй авдаг бас даваа талтай байдаг тийм. За, нэвтрүүлгийг ивэнд тгсэн Skytel-ийнхаа хамт олон их баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр ус төрөгч яаж үүссэн бэ гэдэг бол ерөөсөө шууд физикийн асуулт болж хувирна шүү дээ. Цэвэр физиктэй холбоотой болчихж байгаа. За тэгэнгүүт манай физикч нар бол физикч нарт ус төрөгч бол хамгийн дотны хамгийн гоё элементүүд юм. Яагаад гэхээр химийн үлэг системийн 118 элементийн хамгийн энгийн ус төрөгч өөрөө ганцхан протон, ганцхан электрон гэдэг системтэй. За энэ системийг бид нар квант механикийн хувьд ч классик механикийн хувьд ч тэгээ хагас классик квант механикийн хувьд ч бид нар бодож чаддаг байхгүй. Бодож чадна гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр тухайн ус төрөгчийн электроны энергийн төвшнүүд гэж байгаа тийм. Одоо нэг орбиталуудын энергийн төвшин гэж байна. Тэрийг ерөөсөө би онлоор бүрэн төгс бодож чаддаг байхгүй. За тэрийг би туршилтаар хэмжих юм бол тэнцээ бүрэн төгс таарч идэг гэсэн. Тэгэхээр ус төрөгч бол ингээд бүрэн төгс бодогддог элемент учраас айгүй гоё байдаг. Тэгээ ерөөсө квант механикийн хамгийн том амжилтуудын нэг бол хамгийн анх ус төрөгч гэдэг элементийг квант механик гэдэг онлайн тусламжтайгаар бид нар бүрэн төгс бодож чадсан байна. Тэнцээ бүрэн төгс бодож чадсан гэсэн. Бүх энергийн төвшнүүдийг бодож чадсан. За ингээд энд хамгийн түрүүнд юу гардаг вэ гэхээр ус төрөгчийн 50-ны энергийн төлөв гэх юм уу ground state энергийн төлөв дээр тухайн ус төрөгч маань нэг юм протонтой тэгээ электронтой байж штэ. Тэгвэл тэр электроныг хоёулаа суглаж гаргая л да. За тэр электроныг суглаж гарах энерги гэдэг нь яг үнэндээ тухайн электрон протоны цөм дээр ирээд суух энергитэйгээ тэнцүү байх хэрэгтэй байхгүй. Эйнштейний гаргаж ирсэн онолоосоор. Тэгэхээр энийг хамгийн их бодонгууд энэ чинь айгүй алдартай тоо гэдэг. Тэрний юу гэхээр хасах 13.6 электрон вольт гэж байна. За энд хасах 13.6 электрон вольт энергиээр би би ус төрөгчийн атомын электронд нэмэх 13.6 электрон вольт энерги өгчвөл электрон цөмөө орхио явчих нь шүү дээ тийм. Цөмөө орхиж яваад ус төрөгчийн эерэг ион үлдчихнэ гэсэн. Буцаагаад эсрэгээр нь сэтгэх юм бол хасах 13.6 электрон вольтын энергитэй цөм электрон хоёрын хоорондын энергийн потенциалын зөрүүн тийм болчих юм бол электрон цөмдөд тэр протон дээр очиж суучихна гэсэн үг байхгүй. Тэгээ ус төрөгч гэдэг системийг бий болгох чинь гэсэн. Тэгэхээр энд нэг юм яагаад дахин давтаж хэлээд байгаа вэ гэхээр хасах 13.6 электрон вольт гэдэг тэр хоёр энергийн төвшний зөрүү тийм үү. Энэ ерөөсөө сөрөг энерги буюу тэр сөрөг энерги хасах энерги байна гэсэн үг биш шүү. Энэ зүгээр л би тухайн энергийг тоолохдоо тгээс эхэлж тоолоод тэрнээс доошоо орж байгаа энерги тэнцээ үнэндээ байгаль дээр байж идэг. Гэхдээ би ямар нэг юм тоолж эхэлж байгаа тооныхаа хэсгийг тэггээ сонгоод авсан л хэвгүй. Тэгвэл миний тоолын систем тэрнээс доор хэмжиж байгаа энергиуд чинь хасах болчих штэ тий. Эсвэл би зүгээр л электрон ус төрөгчдөр очиж сууж байгаа энерги анханасаа тэг гэж тоолж болно штэ. Тэгэх юм бол яг нэмэх 13.6 болчих штэ. Тэгэхээр яг зүгээр бүгд нэмэх болчих юм бол ойлгох жоохон төвөгтэй болчихно. Тэгэнгүүт ямар нэгэн юм доктортой тэг гэдэг систем сонгож аваад тэрнээс доош энергитэй байвал энэ хоёр bond state буюу нийлмэл төлөв үүсгэж байгаа юм байна. Эерэг энергитэй байх юм бол нэгнээсээ сарниж байгаа төлөв үүсгэж байгаа юм гэдээ ойлгочтой байхгүй. Тэгэхээр л амархан болчдөг. Тэгэхээр ийм энергийн утга гаргаж ирдэг. За энэ энергийн утгыг бол хамгийн анх Bohr бодсон байна. Тэгээ Bohr бодсны дараа Dirac гэдэг хүн квант механикаар бас бодсон. За яг Dirac-аас өмнө Schrödinger бас бодсон байсан. Тэгээ энэ энерги утгууд нь өөрөө квант механикийн хамгийн том амжилтуудын нэг тийм маш том амжилтуудын нэг байна. За үүн дээрээс нь энэ 13.6 электрон вольт гэдэг энергийн утга юуг өгдөг вэ гэхээр манай ертөнц өөрөө анх үүсэхдээ маш их энергитэй төлөвс үүссэн тийм. Их тесрэлтийн үед маш их энергитэй байсан. Үүсээд тэгээ ертөнцийн энерги ингээл багасаал юм тийм. Тэгэхээр энэ ямар хоёлаа дүгнэлт хийж болох вэ гэхээр хүч тэгвэл ертөнц яг ямар үедээ 13.6 электрон вольт энергитэй байсан гэж асууж болох байхгүй. ертөнц хизээ ийм энергитэй байсан юм бэ. Тэнгүүд хоёлоо өнгөрсөн рүү шагаах хэрэгтэй болчихж байгаа. Нэг гэсэндээ ертөнц 13.6 электрон вольт энергитэй байсан үеийг хоёлаа харна гэдэг маань ус төрөгч хамгийн анх үүсчихсэн үеийг харна гэсэн үг байхгүй юу? Шууд л ертөнцийн. Тэгээ ингээд харах юм бол энэ юутай давхцаж тулж очдөг гэх нэг алдартай сансрын богино долгионы дэвсгэр цэцэр гэж байгаа шүү дээ. Сансрын дэвсгэр цэцэр тэр үүсчихсэн үедээ дөхөж очдөг.
Тэр бол тодорхой шүү дээ. Яагаад тэгэхээр анх ертөнцийн бол юм плазмын төлөвтэй байгаа шүү дээ. Чи гэрэл ерөөсөө чөлөөтөө зорчиж чадахгүй. Нэгсэн ертөнц трансparent биш байсан байна. Тэгээ гэрэл ерөөсөө нэг атом шингээгдээл нөгөө атомоос сарнаал өөр нэг атом шингээгдээл ингээд идэг. За яг тэр үед атом гэхээс илүү протон болон электронууд байсан л да. Гэхдээ нөгөө ертөнц маань тэлж байгаагийн учраа тэлж байгаас болоод ертөнцийн энерги тэнцээ ерөнхийдөө ингээд буурж байгаа гэсэн үг тийм. ертөнцийн энерги нягт буурж байгаа л да. Энерги нь буурж байгаа биш уулнаар. За ингээд ертөнцийн энерги нягт буурж байгаа. ертөнцийн энерги нягт буураад байнгут нөгөө анхны атомууд үүсч эхэлнэ шүү дээ. Нөгөө протонууд ч ойр орчимдоо явж байгаа электроныг өөртөө яг нь татаж аваад Колумбийн цагтаан сорон зарилцсан үйлчлэлээр татаж аваад атомуудыг үүсгэхэд эхэлнэ. Атомууд ч өөрөө цахилгаан нейтрал тийм үү, цахилгаан саармаг зүйлүүд. Тэгэхээр ямар нэгэн фотон тэнцээ очиж шингээгдэх шаардлагагүй болчихно. Фотон чөлөөтэй зорчих хэрэгтэй болж байгаа байхгүй боломжтой болж байгаа. Тэгэхээр тэгэнгүүт тэр анх фотон чөлөөтэй гэрэл чөлөөтэй зорчих боломжтой болоод ертөнцид хамгийн анхны гэрэл үүсснийг нь бид нар сансрын дэвсгэр цацраг гэдэг шүү дээ. Тэгэхээр яг энэ үедээ таарч байгаа. Яагаад тэгэхээр ерөөсөө энэ үед ертөнцийн энерги 13.6 электрон вольттой ойролцоо байнгут тэжээ байгаа бүх протонууд ч ойр орчимдөө байгаа бүх электронуудыг өөртөө татаад авчих юм шүү дээ тий. Яг тэр энергийн потенциал нь үүссэн учраас. Тэгээд анхны ус төрөгчүүд үүсэж эхэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр ямар нэгэн байдлаар яг нөгөө өдөр тутмын ярианд бид нар цаг хугацаагаар яхаар ертөнцийн их тесрэлтээс хойш 380 мянган жилийн дараа ингээд яалаа. Атомууд үүсээд инглээ гэж ярьдаг тий. Энерги нэрх юм бол их энергийн физикч нарт илүү амар гэдэг байхгүй. Ягаад тэр ертөнц 13.6 электрон вольттой байсан гэдэг ус төрөгч үүссэн байсан үеийн тухай бид нар ярьж байна тийм үү гэд шууд ойлгочдөг. Тэгэхээр энэ хоёр бол хоорондоо тэгэхээр яг уруу хамааралтай л та. Тэгэхээр ер нь бол уруу хамааралтай гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр бид нар ясам дээр цаг хугацааг энергиэр хэмжиж болно заяа. Их энергийн физик. Тэгэхээр илүү ойлгомжтой болчихдог байхгүй бүх юм. Уртыг ч гэсэн энергиэр хэмжиж болно. Тэгэх юм бол бүх юм ойлгомжтой болно. Тэгэхээр ингээ энергиэр нь хэмжээд ярьчих юм бол ус төрөгч ингэж юм. Тэгэхээр анх бол ус төрөгч ингэж л үүссэн байна. Их тесрэлт болсноос ерөөсө хэдхэн микросекундын дараа протон, нейтронууд үүссэн тэнцээ. Тэгээ ингээ хоорондоо мөргөлдөөд электронууд үүссэн хоорондоо мөргөлдөөд явж байгаа. Дахиад тодорхой хугацааны дараа ертөнц хөрөнгүүд протонууд маань эрэг цэнэгтэй протонууд маань сөрөг цэнэгтэй электронуудыг өөртөө татаж аваад тэгээ хамгийн анхны атомуудыг бий болгосон байна. Тэр атомууд нь бол өнөөдрийн бидний ярьдаг ус төрөгч гэдэг атом баг. Тэгэхээр ийм энгийн систем учраас түгээмэл байхаас өөр аргагүй байхгүй юм чинь тий. Хамгийн түрүүнд үүсгэхээс өөр аргагүй. Гэхдээ энд өнөөдөр ч гэсэн нэг том асуулт байгаа. Тэр нь юу вэ гэхээр бид нар протонтой, электронтой байвал ус төрөгчийг бүтээж болж байна тийм үү. Энэ хоёр хоорондоо нийлмэл төлөв буюу bound state үүсгэл протон ус төрөгч тий гараад ирж байгаа. Гэхдээ хамгийн том асуулт нь юу гэхээр над протон гэдэг нөхрийн чинь тэгвэл яаж үүсэх юм бэ гэдэг маш хэцүү байхгүй. Протон бол өөрөө 3 кваркаас тогтдог гэж бид нар ярьдаг. 3 кварк бол байхад те ингээ протон үүсчихнэ. Гэхдээ бодит байдал дээр юм амархан биш л те. Тэр нь юу вэ гэхээр протон чинь 3 кварктай. Гэхдээ протон дотор кварк антикварк юм ч юм уу, гулион антигулионы ч юм уу ийм одоо төлөвүүд оршиж яадаг гэсэн квант механикийн төлөвүүд оршиж яадаг. Протоныг бүтээж байгаа 3 кваркийн массыг хоёулаа хооронд нь нэмээ л да тий. Тэгэх юм бол протоны массыг гаргаж явах ёстой шүү дээ. Гэтэл бодит байдал дээр тэгдэггүй протоны бүтээдэг 3 нейтроныг ч ихсэн адилхан. Бүтээдэг 3 кваркийн массыг хооронд нь нэмэх юм бол нийт протоны массын дөнгөж 1% нь хүрдэг байхгүй. Үлдсэн 99% хаанаас ирж байгаа юм гэдэг асуулт гардаг. Тэр 99% хаанаас ирдэг вэ? Тэр 3 кваркууд хоорондоо харилцан үйлчлэлт орно. За энэ цөмийн хүчтэй харилцан үйлчлэл бол өнөөдөр ч бид нар сайн ойлгоогүй байгаа зүйл. Бид нар тодорхой хэмжээнд энийг өөрч чадна. Гэхдээ динамикийг маш сайн ойлгоогүй. Ямар сандаа өнөөдөр энийг шийдсэн хүн нөгөө Clay Mathematics Institute $100 өгье байж байгаа шүү дээ. Наадхаа шийдчихдэг бол $100 өгье. За энийг физикийн нэршлэр бол quark confinement-ийн асуудал гэдэг. Энэ бүх confinement гэдэг зүйлээс болоод протоны нийт одоо протон дотор байгаа бүх бөмбөс харилцан үйлчлэлт оргон нэг тодорхой энерги солилцсон шүү. Тэр энерги нь ерөөсөө тэр протоны 99 масс 99% бүтээж байгаа. За атомын цөм дээр ч гэсэн төстэй үзэгдэл бий болдог. Хоёулаа жишээ нь гелийн атом байгаа шүү дээ. 2 протон, 2 нейтрон. Тэдрийг тусад нь хэмжээл та массуудын. Тэгэх юм бол за 2 протоны масс дээр нэмэх нь 2 нейтроны масс гелийн цөмийн массыг гаргаж ирж явах ёстой тийм. Гэтэл гелийн цөмийн масс энэ дөрвөн одоо 2 протон 2 нейтроны массыг тусад нь нэмснээс бага байдаг байхгүй. Тодорхой хэмжээнд бага байдаг.
хөнгөн байдаг гэсэн. Тэгэхээр энд бас яаж юм гэхээр эдгээрийн тэр массын энерги нь хоорондоо нөгөө нөхдүүдийг барьцалдуулахад зарцуулагдаад масс дефект буюу масс тэнцээ тодорхой хэмжээнд багасч байгаа байхгүй. Тэр багассан масс хайцсан бэ гэхээр хооронд нөгөө нөхдүүдийг цөмийг барьцалдуулаад бий болгоход байж гэнэ гэсэн. За тэгвэл хоёулаа цөмийг буцаагаад задлаа л та тий. Одоо нэг 2 протон 2 нейтронтой цөмөө 2 протон 2 нейтрон болгоод салгачил л та. Тэр нөгөө барьцалдуулчихсан энерги чинь чөлөөлөгдөн шүү дээ чинь. Тэнгүү тэрийг бид нар юу гэж хэлдэг вэ? Цөм тесэрч юм тий. Цөмийн бөмбөгийн тесрэлт гэдэг чинь нэм юм болж байгаа байхгүй. А тэрийг энгийнээр өөртөө хэрэгтэйгээр хэрэглэх юм бол цөмийн эрчим хүчтэй. Цөмийн цэцлэгийн станц тэрийг би өөртөө ашигтайгаар хэрэглэж гин гэсэн. А протон дотор энтэй төстэй процесс болж байгаа. Гэхдээ илүү төвөгтэй гэсэн. Протон дотор 3 кварк байдаг нь үнэн. Гэхдээ протон дотор нэмээд юу байдаг вэ гэхээр тэр бүх кваркуудын боломжит бүх хөвлөлбөрөд оршиж идэг байхгүй. Тэгэхээр протон бол өөрөө кваркаас 1000 дахин том систем байна. 1000 дахин том хэмжээтэй. Тэгэхээр протоны бүтэц бол өнөөдөр ингээд бид нар ямар нэгэн химийн элементийг тэдэн протон, тэдэн нейтрон, тэдэн электрон гэж ойлгочдөг шиг юм ингийн юм биш. Харахад 3 кварк яалтч осолгүй байгаа заяа тэнд. Тэгтээ протоныг яг дотор нь ороод харах юм бол тэнцээ ингээд маш олон кварк, антикварк, бид нар virtual кваркууд гэж хэлдэг. Virtual глюонод ч юм уу, virtual фотон, virtual электрон ч явж байгаа тэр дотор. Ийм зүйлүүд байж байгаа. Ийм зүйлүүд байж байгаа учраас одоо Европын цөмийн шинжилгээний институт адроны авраг хурцхур LHC-ийн тэ энэ дээр ингээ 2 протоныг өндөр энергитэй болоод мөргөлдүүлж байгаа шүү дээ. Гэтэл тэр протон чинь өөрөө 1 гига электрон вольт гэдэг л энергитэй зүйл. Тэр дотроос Higgs гэдэг бөөм гарч ирж байгаа. WZ гэдэг бөөм гарч ирж байгаа. Тэр бөөм яаж гарч ирж байгаа гэсэн чинь массууд нь 125, 90, 89 гэдэг бөөм байгаа шүү дээ. Протоноос 100 дахин хүнд бөөмс 2 протоныг хооронд нь мөргөлдүүлэнгүүд гарч ирээд байгаа байхгүй. Тэр ерөөсөө л тэр протоны бүтэц тэр протон чинь ийм төвөгтэй бүтэцтэй бид нар энийг ойлгоход айгүй төвөгтэй зүйл гэдгээс болоод байгаа. Тэгэхээр ус төрөгчийг би протон, электрон байвал бүтээч нь окей. Тэр бол болчихно. Гэхдээ ямар нэгэн физикчээс хүү над протон ч тэгвэл яаж бүтэж байгаа юм бол 3 кваркаас бүтэж байгаа юм. 3 кваркын тэгвэл яг протон дотор яаж хөдөлдөм бэ гэж асууж болно шүү дээ, тий. Тэр чинь хөдөлж л байгаа шүү дээ тэр протон дотор. Нэг зүүн атомын ус төрөгчийн хоёулаа ус төрөгчийн электроныг ч гэсэн хэмжих юм бол яадаг вэ гэхээр электроны хэмжснээр хоёулаа ус төрөгчийн атомын цөм тэнцээ хөдөлж байгааг мэдэж болдог байхгүй. Тэнцээ энерги нь жоохон зөрүүнүүд бий болж идэг учраас тэгж цөмийг хөдөлж байгаа хүртэл мэдэрч болдог байхгүй. Бидний өнөөдөр бүтээсэн энэ одоо туршилтын багажууд бол ийм өндөр наривчлалтай лаг байгаа. Тэгэнгүүт тэр протон дотор нөгөө 3 кварк чинь хоорондоо хөдлөн шүү дээ тий. Тэр яаж хөдөлж байгаа юм бид нар мэдэхгүй. Тэрийг яаж ингэж гоё хөдөлдөг гэдгийг мэдэхгүй. Тэрийг мэддэг болчих юм бол одоо нэг зөвхөн гоёор хэлэх юм бол бүх физикчнэр тэр хүнд алтаар өшөө барьж өгье даа шүү дээ. Тэр хүн бол ингээд ерөөсөө физикийн их энергийн физикийн одоо holy grail тий хамгийн том ариун номыг бүтээж ингэсэн үг байхгүй ерөөсөө ийм чухал юм байдаг. Үнд сойрон тэнд байж яваад. Тэгэхээр одоо ингээд нэвтрүүлгийн хамт базаад хэлэх юм бол бид нар ус төрөгч яаж үүсдгийг мэднэ. Гэхдээ ус төрөгчийн бүтээдэг хамгийн үндсэн нэгдэл яаж бий болдгийг мэдэхгүй гэсэн. За бүх химийн элементүүд дэргэлдэж одоо эхэллээ. За баярлалаа. Одоо химийн хичээл дээр хамгийн ихний үздэг энэ элементийн маань ард ийм олон одоо бас санал болоо нэмэх нь одоо шийдэгтэйг асуудлууд байдгийн байна гэдгийг мэдж авлаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч, өв соёл уламжлалт дээдлэгч оюу толгой болон Монголдо шинжлэгдлээ Skytel компани эвэнтдгийн ажиллаа. Нэвтрүүлэг NTV Одондөр радио 107 83.3 хөсөлтөлгөөнөөр та бүхэндээ хүрэлээ. Дараагийн дугаараараа уулзъя. Баярлалаа бэлгүнэ. Баярлалаа, баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Удаа өвчлийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.